Бид нар одоо Смохын зурглах чуулганы ажлаа ингээд бид нар бэлдээд байж байгаа. Тэгээд өнөөдөр та бүхэндээ энэ 2007-аас 2009 онд юу хийж амжилт гэж оролцсон тухайга танилцуулъя. Тэгээд энийг ингээд жагсаалт гаргасан байгаа та бүхэнд энэ юуг тараасан байгаа. Тэгээд эндээс товчхон танилцуулъя. Тэгээд хамгийн түрүү бид нар 2007 оны 11 сарын 26-нд Улс тунхсны барилгын сайдын хамтар тэмдэглэсэн. Энэ дээрээ бид нар Смоход зөвлөлийн сонгуул дотроос болоод Смохын тэргүүнээ сонгосон. Үүний дараа бид нар шинжилгээ ажиллагаа хийгээд тэгээ энэний дараа одоо бид нар Солонгост уучирсан гай гамшигт далай цэвэрлэх ажил явуулсан. Энийг одоо манай Отгон баяр танилцуулах болно. Солонгос улсын Чүнчам намдуу аймгийн Пян гэдэг газарт буюу баруун далайд газрын тос тээвэрлэж явсан хөлөг онгоц их хэмжээний газрын тосыг асгасан маш тийм байгалийн томоохон гамшиг тохиолдсон. Энэхүү гамшигыг арилгахын тулд Солонгосын ард түмэн бүх нийтээрээ хөдөлж тэр орон нутагт очиж далайн өмсийг цэвэрлэх, далайн иргэний дагуу газрыг цэвэрлэх тийм сайн дурын ажлыг маш хэмжээгээр өрнөсөн. Бид ч мөн адил бүгд найрамдах Солонгос улсад сурч ажиллаж амьдарч байгаагийнхаа хувьд энэхүү Солонгосын ард түмний зовлонгоос багч гисэн хуваацыг гэсэн үднээс сайн дурын аян өрнүүлж 2008 оны 1-р сарын 23-нд манай 30-аад Смохын оюутнууд маань баруун далайн асгарсан нефтийг цэвэрлэх ажилд сайн дурын үндсэн дээр оролцсон юм аа. Үүний дараа бол бид 2008 оны 4-р сарын 26-нд Хилийн чандах Монгол залуучуудын өдөр гэсэн чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэ чуулга уулзалтыг байна Монголын засгийн газар боловсрол соёлын шинжилгээ ухааны яам болон яамтай хамтран зохион байгуулсан байгаа. Энэхүү чуулга уулзалт маань маш өргөн хүрээнд болж бусад улсуудад байгаа монголчууд, монгол залуус, монгол оюутнуудтай бас бид дуу хоолойгоо хүргэж чадсан тийм сайхан арга хэмжээ болсон. Смох удирдах зөвлөл 2008 оны цагаан сарын арга хэмжээгээр Солонгост ажил амьдарч байгаа болон Солонгост их сургуульд суралцах хүсэлтэй хүмүүст зориулаад ихтэй сургуулиудын танилцуулга болон Солонгосоос ихтэй сургуулиуд яаж суралцах вэ гэсэн танилцуулгуудыг Солонгос хэлнээс монгол хэл дээр орчуулад гарын авлах хэлбэрээр хүмүүст тараасан байгаа. Тийм үеийн үеэр энэ Солонгос ажил амьдарч байгаа хүн нөхцөл ажил амьдарч байгаа хүмүүст зориулсан эрүүл мэндийн зөвлөгөөг тарааж хэвлэж тараасан. Бээжингийн зуны олимпийн наадамд манай жудо бүхийн шгшавагийн тамирчид маань жудо бүхийн төрөлд бол олимпийн нэрхийг авсан байгаа. Энэ тамирчид маань тэгээд 5-р сарын 11-нд 2008 оны Солонгос улсад зохиогдсон Аз ТV аврах шалралт жудо бүхийн тэмцээнд оролцохоор ирсэн байгаа. Энэ оролцогч тамирчид олимпийн нэрх авсан тамирчидаа зориулаад манай Смох маань сэтгэл санаа болон нэг материалын дэмжлэг үзүүлэх зорилгоор тэгээд амжилт хүсээд ирсэн байгаамаа энэ ажиллагаа. Энд бол одоо бидний энэ одоо бяцхан тус дэмжлэг маань одоо хүрсэн гэж бол бид маш их боддог. Одоо энэ үгээр маань бол Монгол улсын хөлбөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин одоо Төвшин баяр маань Монгол улстай анхны олимпийн алтан медалийг авчирсан байгаа. Тэгээд одоо бидний үйл ажиллагааны маань бүр шин бас энэ дээр одоо гарсан баха, бяцхан ч гэсэн гарсан баха гэж найдаж байна. Энэ Хилийн чандах аялал бол манай хүмүүсийн бас хамгийн хүсэн хүлээдэг гадаад руу явдаг гоё аялал. Энэ бас энэ аяллаа дараа бид нэр энэ 100 Элчин сайдын яам 27 дугаар телевизийн анхаа нэвтрүүлгийн хамт олонтой хамтраад яг энэ наадмын 11-ний орой энэ баярын төлөв зориулаад бид нараас Солонгос Монгол оюутнууд Элчин сайдын яамын ажилтнууд орсон анхаа нэвтрүүлэг хамтарч бэлдсэн хангал иргэдээр энэ өнөөс их хөгжилтэй сонирхолтой тэмцээн байдаг юм байлээ. Энэ талаараа бид нараас одоо Солонгос сурж байгаа оюутнууд Монголынхаа соёл заншлын талаар хэрхэн бий гэдгийг бас харуулж энэ шогсон ажил болсон. Тэрний дараа түрүүнд танилцуулсан усны аялал 3 дугаар аялал болсон. Энэ аяллаар мөн бид нар Солонгосын тэнгисийн цэргийн баазд очсноор бид нар их тусгалтай их сонирхолтой их олон юм үзэж харлаа. Тэгээд тэрний дараа уламжилт улс тунхсны байраа бид Элчин сайдын хамтран тэмдэглэдэг. Энэ удаас их өргөн хэмжээгээр болсон жил бүр их өргөн хэмжээгээр болж байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь одоо 2009 оны шинэ жил Смохын 5 жилийн өв Солонгост улсад Сеул хотод байгаа одоо төр засгийн байгууллага Монголын байгууллагатай хамтраад одоо тэмдэглэсэн энэ дээр бас 200 гаруй залуучууд бас оролцлоо. Энэ шинжил маань бас
бидний одоо энэ Смох Монгол Солонгос Смох байгууллагын 5 жилийн одоо ажлын нийт зүтгэгчээс залуучуудаа баяр хүргэж нийт ажлын дүгнсэн ирээдүгөө харсан ийм шинжлэлийн баяр болсон юм аа. Энэ төр ингээд бидний ажил үндсэндээ энэ Смохын удирдах зүйлийн ажил үндсэндээ дуусч байна. Одоо энэ чуулганы ажил бүгдээр амжилт хүсье.